Сэрээрээ босоороо 77 дахь өдөр мөн эхэллээ. За өглөө 9 цаг өнгөрч байлаа. За нилээ ядралттай ч гэсэн гэлээ өглөөний 400 дээсний өсрэлт рүүгээ шууд орлоо. За ингээд өнөөдөр VIP level 2 ангийн сурагч дүүнэрийн маань төгсөлтийн баяр болно. За тэрэн дээр очиж хичээлийн явц тайлантай танилцах ажилтай. За ингээд маргааш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны удирдах зөвлөлийн хуралтай тэнд одоо танилцуулах, ажлын төлөвлөгөө батлах маш олон зүйлүүдийг ингээ хийх ёстой. Завгүй өдөр өнгөрнө. Гэхдээ ер нь нэлээд жоохон ядралттай л байна да. За ингээд өглөө бас ихнэр махтай хоол бэлдсэн байсан тараа. Тэр хоолыг бол нэлээд сайн идээд авлаа. Одоо нэг жоохон дархлаагаа сайжруулах дээр анхаарай. За ингээ охин бас дээс рүү орчоод шууд хувцас өмсөөд VIP нар руугаа хөдлөлөө. За ингээд VIP дүүнер дээр ирсэн зөндөө олон хүүхдүүд эцэгчүүд цуглдсан. За Батхан дүү маань хичээлийн тайлангаа ямар болсон талаар ярьж байлаа. За ингээд гарч ирээд гэртээ ирлээ. За гадаа шууд цас орж байлаа. Өчигдөр бас нэлээд цас орсон. Өнөөдөр шөнжөнгөө орох шинжтэй. За ингээд 12 минутынхаа уламжлалт гүйлдээ шууд хийлээ. Хэдий одоо жоохон дархлаагаа сайжруулах хэрэгтэй гэж бодож байгаа боловч одоо гүйсээр хагаад ер нь бол сурчиж тэгээд яг энэ дасгалуудаа бол тогтмол аажмаар хийя. За ингээ гар дээрх 15 сунайлтай үндсэндээ хийлээ. Үүний дараа гидснийхээ таталт руу бас шууд орлоо. За ингээ гидснийхээ таталтаар нэг 20 сунаачаад ингээ компьютер дээрээ одоо нам сууж эхэлнэ. Шүнжэнгөө суух юм шиг байна. За ингээд турникэн дээрх нэг 10 хөлөө дэшээ өргөлтөө хийлээ. Нэлээ ядралттай учраас бас хийхэд бэрх байлаа. За гадаа цас ер нь орж байна уу үгүй байна уу гэдгийг дасгалаа хийж дуусчаад нэг ингээ харсан цас бас нэлээ орхоо шинжтэй байна. Бүгдөө сайхан амраарай.